Тэр үний. Энэ тэмээ чинь хамаг анх бол ба штэ. Жөөлөн тавгтан гэнэ энэний бол туулайгаас бол ихэ хоны болоод туулайна дундагт ийм амтан байсан. Тэгээд энээс нь хөгжөөд байгаад ба штэ. Одоогийн манай энэ тэмээ болсон гэхгүй энэ манайгаас бол 3 доншуур жилийн өмнө юм чинь тийм их эртэн амтан биш. Гэвч энэ бол жөөлөн тавгтанаас судлаа энэ бол бүр тодорхой байгаа юм. Тэгээд энэ бол Канадаас гараад энэ өмнө шин явсан бэлчээр уссан учраас яна бөхгүй тэмээ болж баршаан явсан бол бөхтэй тэмээ болсон юм өнгөрөлтөө. Энэ бол манус тэр одоогийн тэмээний ген дэрс бүр илэрч болно. Илэрчтэй. Тэгэнгүүтээ хавтгай тэмээ одоо хоёр бүхтэй тэмээ хоёрын бас харьцуулсан судалгаа хийсэн баг энэ тал дээр хавтгай тэмээнээс хавтгай тэмээ бол манай энэ гэрийн тэжээвэр тэмээ бол 70 тэмэн жид гэдэг чинь 700 мянган жилийн өмнөхөн салсан амтан. Гэвч энэ хоёр бол одоо бол нэг амтан биш. Хоёр амтан болсон. Хүмүүс энэ гавтгайг бол тэмээний өвгөдөд гэж хэлэх нь буруу. Зөвхөн хоёулаа хоёр тийш нэг уул нь бол өвгөдөдс нэгтэй. Гэвч энээс хойш бол хоёул салцсан самжих хүн шигээс салцсан та адилхан. Тэглэж энэ одоо энэ гавтгай бол баштай байгалийн шилгалтаар байгалийн сунгалтаар үлдээсэн. Тийм учраас бөхөн бага гүйхэд дэвтэй энэ юутэй тэмээ бол башт хүний сунгалтаар хүн би бөхөн том тэмээг хартай байна гэж бөхөн том тэмээ. Тийм учраас тэмээний бөхүүд бол амар том байдгийн гол юу бол энэ тэр зам харалж юу хүн юм тэгээдсэн. Тэгээд энэ бөхөн ихийн сунгаж байгаа сунгасаа юм бодгдсон байхгүй юу. Тэрхүү энэ гатганы өнгө бол нийтэмдэд хэд ганцхан өнгөтэй. Гэвч бол тэмээ бол баш тэр болгоны өнгөтэй шүү дээ. Энэ бол бас л энэ хүнээ сунгалтаас байгуулсан үрдэн. Энэ бол баш та уул нь одоо Монголд бол явуулж ирсэн юм байл. Нэлээд дээр үед одоос бар 80-90 жилийн өмнө энэ одоо манай энэ хийморын сан ман гэж байна шүү дээ. Одоо хиймор дандаа тийм тэмээн дээр очир хийсэн юм байдیں۔ Ном бас байдیں۔ Энэ тэгвэл энэ тэрүүст бол одоо тэмийг эмчилэн гэсэн юм бол байхгүй шүү дээ. Тэгвэл тэр нэг дүүжилдэг жишээлүүд ном шиж ариутгадаг. Тэгвэл энэний би бас Монголоос олсон. Тэр номтой. Тэгээд тусгай бас нэг ном бичсэн байгаа юм. Энэний бол бас хэрэгжилж болно. Энэ бол бас соёлтой холбоотой. Энэ бол одоо тэрүүс юм бодоход бас энэ шарын шашин дэлгэрснээр дараах учрууд. Энэ чинь яг тэр үст бол одоо энэ хэдэн чуулган байсан юм гараа байсан л юмдууд байсан. Одоо тиймэрийн моршил тэмээг болоолаа гэдэг. Тийм одоо бол бүр морин дээр байна шүү дээ. Тэр үл тэмээн дээр ийм энэ Монгол улсын их нэг соёл урлагийн нэг настай хүн ийм цуглуулдаг байсан. Тэгээд би хэдүүд очиж сүлдээд жаа миний дүүдэн өгчээ. Би энийг хаяулах санаагүй. Тэгээ би энийг бүр манай тэр музейд аачаа тавьчихсан. Тэгвэл олон хүн үжир олон хүн юу гэх штэ. Тэгээд зүгээр савлж явал нэг өдөр хүүхдүүд нь хайчихна штэ. Тийм. Жишээлбэл энэ Монгол болоод 10 Монголын тэмээ, өөр Монгол 10 Монголын тэмээний бэлчээр бол уулан биш зүгээр хэлээр жагалж яхаас яг энэ уулан бол нэг бэлчээрий. Хэлийн цаана тэмээ хэлийн наан монголч гэд байж та тэмээ нь бол яна өмнө талаар. Тэгвэл хятад улс бол ард талаар тэглэж ийн бэлчээрийн хувьд бол яна хийж ирээгүй. Тэгэхээр урахгүй хоспктэй тэмээнэ үйлдвэрүүл яна бүр монгол нэртэй. Түүнээс гятад нэр жишээлбэл энэ гятадд байгаа бол 7 үйлдвэрийн тэмээ байдیں۔ Сонит тэмээ, алшаа тэмээ, говийн улаан тэмээ, тэгвэл яна цайдмын тэмээ, жунгар тэмээ, тармин тэмээ гэж юм. Жишээлбэл энэ манай энэ байж байгаа энэ газар байж байгаа энэ тэмээ бол хоспктэй тэмээ бол одоогоос өмнө 12 мянган жилээс 8 мянган жилийн хооронд одоо гэржүүлсэн газарнууд бол одоогийн энэ одоо баян хонхороос жүүшээ энэ алшаа дутгээд хөөс энэ бол одоо хин ямар хүн одоо гэржүүлсэн юм гэсэн энэ бол баримтгүй гэвч ерөнхийдөө бол биш энэ умнат орно энэ одоо өчөн тод үндэстэн гэржүүлсэн. Жишээлбэл одоо манай монгол хүн гэржүүлдэг бол манай монгол хүнээ төгтөж чинь ерөнхийдөө байж та нэг одоо 1000 гаруй жилийн төгөж хэлэх юм одоо тийм 800-аас юм байхгүй. Гэвч яна
бусад юудууд бол яна энэ нутагт бол гэржүүлсэн гэсэн баримт хууль олсон юм. Тийм учраас одоо энэ бол бас одоо дэлхий дээр энэ хос бөхөд тэмээгийн бол гэржүүлсэн хүн бол энэ манай өвгүүдэд гэж үжиж байгаа юм. Энэ бол дэлхийн нийтмээр одоо жившэрж байгаа. Жишээлбэл адуу юм уу, хоны юм уу, бус дамтан бүр өөр хүмүүсүүд гэр болсны дараа мануу авчирч хэрэгэлсэн юм жишээтэй. Ерөнхийдөө бол байж та одоо манус энэ гэн бол одоо Монголын гэн, Оросын хостмэтэй, Казахстан, Иран, энэтхийн бүгдийн бүр инхлэж бол яна энэ орчим гарч байгаа. Энэ бол яна тийм жижиг газар биш. Тун энэ бол хаана гэржүүлсэн гэсэн энэний олгоос биш хэн гэржүүлсэн гэсэн энэний бол гिचүү энэ манусууд тэмээг 93 оноос ихэл судалсан тэмээд энэс судалгаа хийсэн. Гэвч энэ үеийн байдал бол одоо адилхан би өчигдөр энэ хуралдаараас бас танай энэ тогоомжлоо 2000 оны үеэст бол яна энэ манай гэттийн тэмээ бол яна хорогдоод бол байж та нэг тадагаар бол 70,000 орчим болсон. Тэгвэл өчигдрийн тоноо үжсэн Монголын тэмээч хорогдоод байна 240,000 орчим болсон байна. Хамгийн дор хэмжээ. Тэгвэл бол яна энэ тэмээгдэг амьд бол хамгийн гол нь байж та амьд бодсын онцлог нь бол онцхон амьд. Өөрөө нь сахар нь өндөр, өөх нь өндөр, давс хийддэг амьтан тэгээд барах ган гасаргаа энэндүүд ихэд эсвэртэй. Тийм учраас энэ амьд бодсын онцлогдууд нь бол байж яг хүний хэдийгээр хөхөтэй амьтан боловч яна хүнээс бол яг эсрэг. Одоо хүнээ хэрэгж болохгүй хүн ингэж тэмээ шиг гэх юм бол бүр эрүүл мэндэд одоо эсрэг болно. Жишээлбэл сахар өндөр байж болохгүй, өөх нь их байж болохгүй, давс хийдэж болохгүй. Гэвч бол тэмээ энэний бүгдийн хэрэгдээд бас эрүүл мэнд байдаг. Тийм учраас тэр үест маш анх хийхэд бол яна энэ яаж энэ амьтны хамгаална гэсэн энэ орчноос бол яна эхэлж хийсэн. Тэгээд 2000 оноос ихэдээд яна 2010 оны энэ 10 жилийн 30 үндэснээ суур тавьт яаж энэ тэмээг өсгөнө. Тэгээд анхны манай бодол бас адилхан энэ төрөө засагтай нийлээд энэ одоо тоо хэмжээгийн дээшлүүлээ. Энэ амьтны устдахгүй гэсэн юм бодлоо. Гэвч энэ 10 жил 6-7 жилийн энэ ширмэн хатгалтай одоо эд устай тэмцээд ингээд өгсөн. Энэ тоо толгой дэмий нэмэгдэггүй. Хамгийн гол нь энэ бол яна гэрийн сэжээ учраас гэрийн эчинтэй ашиггүй бол байж тээ амьтны гिचнээ бакра гिचнээ одоо яаж өгсөн ч бол хамгаалж чадахгүй. Тийм учраас бол яна манус бол яна энэ амьтны яаж мөнгө олохтраасан бол яна судалж энэ малчдууд байж та яаж мөнгө тийм учраас манус анх нь бол яна нэгдүгээр зарчим бол яна тэмээг амьтаар байдгаж хэрэглэх хэрэгтэй, ашиглах хэрэгтэй. Хэрвээ алж гадаг ашиглах юм бол улам тоон хорогдно. Тийм учраас бол одоо хэдэн хараалт жишээлбэл одоо тэмээнэ сүү, тэмээнэ бох, тэмээнэ одоо экис гэж хэлнэ. Таны энд юу гэдэг хаа гэж хэлдэг юм. Тэр нутагтаа аддаггүй. Одоо энэ тэмээн дээр байж байгаа энэ бүх юм бүгдийн бүр хийсэн. Энэ бол бараг 11 он болтор хийсэн. Гэвч яна 2004 оны үеэр бол яна энэ мансын тэмээнэ сүүгийн энэ уургийн судалтаас дамжаад бол энэ ингэн сүүнээ сүүн дотор байж байгаа уураг бол байж энэ үхэр хоны ямааны сүүтэй бол ас өөр гэсэн энэ дүнгийн бол олж аваад бол Америкийн институтээр нийтэлсэн. Энээс хойш юм бол энэ тэмээнэ ингэн сүүнээ энэ бүтгэгдэн бол дэлхий дээр одоо нэр гараад одоо үйлдвэрүүд одоо эхэлсэн. Тэгээд систем байж та 11 оноос бол манай одоо гитадууд бол байна. Анхны одоо ингэн сүүний үйлдвэр байгуулсан. Тэгээд одоо ултраа байж та энэ 25 талаар 10 жилийн 30-нд бол яна энэ гитийн тэмээн тоовд бол байж та 10 дахин нэмэгдсэн. Энэ жилийн тоол бол 700,000. 10 жил болсон дөө. 10 жилээс илүү биш. 2000 оноос 25 он гэж 20 жилийн хүн чадвал яна нэгэнт 700,000 гээд авсан. Тэгвэл энэний хамгийн гол нь яахад юм бол нэгдүгüүрт нь бол энэ мачетуудын орлого гэж болсон тэмээ үржүүлэх энэ идэвх хэл бол тунхтэй. Жишээлбэл дундаж хар бол манай тэнд нэг инг бол нэг жилд 10,000 юанэ ашигтай.
Тэгдэж чинь жишээлбэл жилдээ 100 ингээд саадаг хүн бол сая юан бол хамаг наадхан сая юанаа орлого байна гэсэн үг малчдууд. Энэ бол зөвхөн сүүнийхээ гарч. Зөвхөн сүүнээ гарч. Тэгээд энэ дээрээс нь энэний дагуу бааш энэ сүү үлүүлвэртэй байнга ингэж явж байгаа учраас үндсэндээ тэмээ бол 8-аас 10 төр нэг насанда. Тийм учраас энэ ашиглах нь нормал тун их. Тэгээд энэ нь бол хамаг олон тэгээд урахгүй энийг нь бол яна хүн төрөлхтөний эрүүл мэнд бол онцгой дуус гарч байгаа юм. Жишээлбэл энэ гол бол энэ элгэнэ башлуулт. Жишээлбэл энэ тэмээ өөрөө идэхгүй үгүй нэг 3 сар гэртээ идэсдэг амтан учраас хамгийн чухал нь элгийг хамгаалах гэж. Элгийг хамгаалчлааг бол энэ амтан бол урт бай насалж чадсан. Тийм учраас энэ талын энэ одоо уургийн төрлийн одоо тохируулт бол онцгой илбэгдэл. Тийм учраас одоо энэ жахаа жил дээр ч гээд одоо 10 хэдэн жил ийм үнэтэйгээр яваад хүн болгоно энэ тэмээ сүнээ уусан хүн болгоно бүр ашиг тусын олсон учраас улмаас улам нэмэгдэж. Тэгвэл ерөнхийдөө байж та манус 2003-4 онд тэмээ эхэлж судлахад тэмээ үндсэндээ нэг 2000 илүү юун байсан. Одоо бол байж та хамаг наажих дор тал нь яна 20,000 юм болцсон. Хэрвээ сайн саадаг инг бол байж та нэгэнт юу гэхгүй 50,000 юм болж байна. 50,000-аас давж. Тэглэж энэ малчдуудын орлого бол яна мэдэнгүүт дэшээс. Тэгээд өчигдөр би энэ малчдууд бас гэлсэн. Энэ дээр жилийн энэ манай одоо алшаа баруун гүшүүний малчдууд байж та 100 тонноос дээшээ сүү тушаасан хүн яна 57 өрх байна. Тэглэж энэ эдүүсийн нэг жилийн орлого нь бол байж 3 сая юанаас давж байна. Нэг малчин айлт 3 сая юан болоод хангамжтай мөнгө. Тийм учраас энэ удмаас улам энэ тэмээчдээ идэх хүчээр бүх юм нь бол дээшил. Тэгээд төрөж асагаас одоо дэтгэх энэ юм нь бас их сайн болж байна. Тэглэж энэ удааны энэ Монголын энэ хурал бас их сайн болж байна. Яг л гэсэн чи энэ төрж асагаас энэ буураа байхтан дэмжих хэрэгтэй. Тэгэж л хөгжих нь бол жив гэж үзэж байгаа юм. Яхад гэвч манай тэндийн ажиллах манус 11-2 онд ингэж эхлэхэд бол үндсэндээ 1 литр байсан. Одоо бол яна дундаж гарч бол яна 3 литр хагасаас дээшээ байх хэрэгтэй. Тэгвэл үндсэндээ энэ 3 литр хагас гэдэг бол яагаад ингэж гарцсан бол 2 литр нь бол байж та за энэ хөдөлмөр гүчөө тэжээл бордоо бүх энэ доорчих нь 1 литр хагас нь бол яна чивэр ашиг. Тийм учраас энэ 1 литр хагас гэдэг чивэр ашигтай байвал энэ малчад бол ашигтай гэсэн үг. Жишээлбэл бэлчээрээр энэ яг ингэж тэжээн гэдэг бол одоо манайгийн бэлчээрийн ургамал юм уу эсвэл говийн ургамлын даачуд бас заавал тэжээл нөхөх хэрэгтэй. Уург нөхгүй байж та энэ суух гарахгүй. Тийм учраас бас энэ бэлчээрийн дагуу энэ одоо уургтай тэжээлийн үл нэмж явах хэрэгтэй. Жишээлбэл одоо байж та чаргас байна, буурчгийн төрлийн юм байж болно. Одоо энэ бол одоо энэ тухайн газрын юмас болж шийдэгдэн. Ямар хамаг өртөг дор байна. Тэгэл энэ бол заавал охин ёстой. Энэ манай эднэрхийн малчдууд эхлэхэд адилхан Монгол малчтай адилхан тэмээчийн сүү гарахгүй юм идэхгүй яадаггүй гэдэг. Энэ бол яна бүр хотод ямар ч амтан байж бүр жаргах дуртай. Хүнтэй адилхан амтын жаргах дуртай. Тэр хүн тэжээл өгөөд сайн өгөөд өгвөл тэр идээл гарч явж ингэж жавж явна гэсэн учраас байхгүй. Тийм учраас энэ бол амтан болгоно бүхэл нийт амтанд бүр байж хаа явд. Тэглэж энэний бол бас ашиглах хэрэгтэй. Ерөнхийдөө байж манус чинь энэ олонх зүйл 92 оноос 98 оноос эхлээд одоо төр байж та дэлхийн олон улсын сэтгэл дээр бол 130-40 энэ өгүүлэг. Хятад улсын энэ сэтгэл дээр бол бас нэг 2 дугаарыг өгүүлэн нийтсэн. Тэгвэл ном дэвтэрг бол нэг ерөнхийдөө энэ тэмээний тухайтай бүрэн зохиол тэгвэл энэ сүүн анхэд нэг 20-30 ном байгаа. Тэгвэл энэ дотор байж та энэ nature байгаас тэгвэл science эдгээр дээр бол энэ бүр нийтэлсэн. Тэгвэл энэ хамгийн гол нь жишээл одоо манус бол зүгээр энгийн ардууд бол энэ энгийн зүйл сайн гэ яриад байж бол гэвч шинжлэх ухааны талаас нь бол яахад энэ чинь сайн байдаг энийг үл үе яана бүр нотолж өгөх хэрэгтэй.
Тийм учраас манус энэ хэдэн байгаль сэтгэл дээр гарсан, nature дээр гарсан тэгэл бол энэ GM9 яна угаасан тайлбарсан гене талаас, молекулын талаас тайлсан өгүүлбэр байна. Тэгвэл Монголтой хамтраад бас 4-5 юу гэсэн энэ өгүүлбэрүүд хийсэн. Энэ нь бол Монголын түүхэн дээр ч одоо юу байгаа тэмдэглэлтэй тийм өгүүлбэрүүд гарсан байна. Энэ буурын бохиг бол манус бас 3-4 доктор хүмүүжүүлсэн. Тэгвэл чи энэ судалгаа энэ бүгдийг хийсэн. Гэвч энийг бол яна тавааржуулах юм байсан үйлдвэр бүтээгдэхүүн хийгүүд тун хүчтэй. Энийг хурааж авахд хэцүү. Цэврээр хурааж авах хэцүү. Яагаад энэ бол байж ганцхан гөхөт амтан төрүүл байна. Жаан болоо тэмээнд байдаг юм нэг төрлийн. Яагаад бол энэ бол байж та энэ тэмээний эмэн бол хижээч яна өндгөө гадаашлуулдаг амьд. Яхад энергитэй холбоотой. Тийм учраас бол энэ одоо энэ хорхой шивжэд бол энэ нэг гормон гэж байна шүү дээ. Энэ нь бол энэ одоо эжил бус окситен одоо өддөг ийм зориулттай. Тэглэж энэ нь бол байна шүү дээ. Одоо энэ одоо хүмүүсүүдийн энэ савна одоо хавдарт бол их тустай. Тэгвэл энэ доторх ерөнхийдөө бохны дотор бол яна 580-аас гарын дээш юм төрлийн бодисууд, хэмээн бодисууд байна. Энэ бохны дотор. Идэвхтэй гэж одоо хэлж болохгүй. Бүр хэмээн бүрэлдэхүүн манус хэмээгээр хуавал бүр хэмээн төрлийн гаргана шүү дээ. Ингээд 580 одоогийн одоо хэмжилт одоогийн юугаар бол 580 гэртийг бодсон. Тэгээд тийм 580 гэртийг бодсон байх мөртөө энэ манус энэ байж та али бодсон хэдийвэг бүгдийн бүр гаргацсан. Гэвч манус бол энэ шууд энэ бас үйлдвэрд оруулъя гэж бодсон боловч яна ийм нэг явдал байна. Манус бол энэ тэмээ бохоор бол одоо бүтээгдэхүүн хийхэд бол тийм хангамжтай биш. Хижээж хураач чадахгүй энэ. Та бодож үжилдэ Монголд энэ жил 500 мянган тэмээ тоолсон гэж нэг сөрөгдөл нэг хоёр буурлуу гаш тэглэж туун чөхөн тун баг. Тийм учраас манус бас энэний хэмээ аргаар нийлүүлнэ. Жишээлбэл энэ бүрэлдэхүүн нь орчин бүр мэдсэн учраас байж та одоо энэ бусад газар энэ хэмээн бодсон байх чинь авчраа бүгдийг нийлүүлэх юм бол байна. Нэг 500-аад бодисыг нийлүүд болох юм байл. Гэвч сүүлдэд манус энэ бол эцсийн байж та энэ үйлдвэр нэвтрэхэд бол тийм нөхөмгүй тэрнээс хойш судлаагүй. Ханаа томоо энэ дархлаагийн сайжруулалт бол одоо их сайн. Одоо гэвч энэ эксентр тэмээний эксентр хамгийн нэг гол юм бол байгаа. Яхад юм бол энэ тэмээ бол байж давс их удаг амтан учраас энэ ботхонд бол энэ тийм давс их байж бодгүй. Тийм учраас энэ дунд нэг бүрхөвч байгаа юм. Тийм учраас тэмээ бол одоо та нар мэдэн одоо ихсэн долоодгүй амтан. Ганцхан тэмээ бол долоохгүй. Бусад амтан бол бүр ээж нь долоогоо идчихнэ. Тэрийн иддгүй учир нь хамгийн гол байж тэр дунд энэ давсыг нэвтрүүлдэг энэ бүрхүүн бол байж онцгой гашуун. Тийм учраас иддэггүй. Тэглэж юм байж та манус энэ эксэр байж та эм хийх юм эсвэл энэ нь бол чухал биш. Одоо энэ төрлийн энэ бүрхүүлэр бол яна гожин бол байж та шүүлдвэр хийвэл одоо их тусаг гарна. Шүүлдвэр. Тий. Давсыг нэвтрүүлдэг шүүр. Энэ бол гожим их жахаж ял байна. Үйлдвэр дээр жишээл одоо манус юм идэхээс өмнө нэг юм шүүлдвэр хийчихвэл давсын шүүг бол энэгийн дээр төв нөгөө талд нь давсгүй болчихно. Хэмэт ийм бол хэрчээтэй бодно. Тэрнээс гадна бол одоо энэ танай хэлж гадж уснаа энэ бол тун их жахаж ялтай. Хожмын 5-аас 10 жилийн хооронд бол үндсэндээ энэ тэмээнэ цусан дараа ажиллах байх. Энэ бол эмийн өртөгтэй. Жишээлбэл энэ дотор хэр нааны бодомой гэж байна. Одоо юу байж та тун бага юм дархлаа сайжруулдаг юм байна. Энэ нь одоо энэгээр хийсэн эм бол дэлхийн захад жил дээр одоо хамгийн анхан бэлгийн гарсан одоо гэтти байна. Энэ бол одоо хамгийн их хөрөнгө оруулж байгаа газар. Жишээлбэл манай энэ зөвхөн энэ дээрх судалгааны мөнхөө дээр жил байж та одоо танайгаар бол 500 сая юм. 500 сая гэдэг чинь 5,000 томчин гэдэг. Сая 50 сая байна. Одоо юм судалгааны мөнгө хэрэглэж байна.
Тэгээд энэ халдвартай өвчин одоогийн энэ ковид жишээл одоо шинэ ирж байгаа халдвартай өвчнээс рүү бүр энэнгээр бүр юм хийж болно. Тэглээд энэ жахад ял бол хожим харин их байна. Гэвч Монголд одоо энэ оролдоход бол арай эртэг гэдэг биш боловсон хүч хүрэхгүй байна. Одоогийн Монголын энэ төхөөрөмж Монголын энэ одоо шинжлэх ухааны нэмэр бол энийг хийгээд бас тун хүчтэй. Би одоо бас Баян хонхор энэ тэмээч айлуудаар жишээл Монголын энэ малчдуудыг байж яаж энэ тэмээ малдаг хүний орлогод дээшлэх тухай бодож байна. Хамаг наажхад манай өөр Монголд адилхан өөр Монголын малчдуудыг тэмээ малжсэн хүмүүс мөнгө байсан. Одоо бол бүр мөнгөтэй болсон. Тэглэж энэ хамгийн гол нь эдүүсийн идэг хүчийг дамжуулаад ингээд энэ малчин хүүгдэг бас бусад өөр хүнтэй бас өөрийн одоо тийм онцлогтой учраас эдүүстэй онцлогдод тохируулаад эдний эдэг хүчилээд баяжуулчулаа болон тэглэж энэ талаар ерөнхийдөө манус бол байж манай тэнд очиж байгаа жишээ өмнө Баян хонхор бүх энэ тэмээчнээс суряг бол манус чөлөөтэй бүгдээр яар сур тэгээд яа сур үжи хара тэгээд өчигдөр энэ хаан богдынх нь бас сумаар тэр малчдууд ирсээр ирээ манай тэнд очиж үжээд хараад бас ихэд тус болсон гэж их тэгээд нөгөө малчдуудын баярлал усан хоол моол өгнө гэдээ байх чинь би бас очсон. Тэглэж энэ Монгол хаанчгийн хүмүүсүүд адилхан малчин төмөгдөг бас одоо их хүчрэлтэй юмд явж байгаа юм чинь хамгийн гол нь бас орлого нь сайжирчул байна. Энэ амтны өсч юухд бол тустай. Хэрвээ мөнгө олох юм бол тэгээд ад маажимдаа хайчих гिचнээ хайртай гэд гिचнээ соёлтой байлаа гэд тус болохгүй. Эчэндээ мөнгө олгож өгч чадахгүй амтан болох хэрэггүй гэж би үзэж байна. Энэ бол байж тээ нэг амтан болоод жишээд нэг их байгалыг хамгаалах юм эсвэл ийм бол үр дүнгүй бол бас би бодохоор хамаагүй ярьж болохгүй. Яагаад гэвэл бол байгаль орчин байсны дээр энэ амтан эндээ дасч бойцсон бүтээл. Жишээлбэл байж та тэмээ чинь бас гой сайхан газар амьдрыг бодож шүү дээ. Гэвч шахагдсаар байгаад ийм говь энэ дачаар ийм газар үлдснээс энэний орчин тоорондоо дасаад энэ генийг хөгжөөд байсан мэхгүй энэ дээ. Жишээлбэл идэх юмгүй идэхгүй байсан ингээд чи тэмээгийн чинь сайхан газар үүстэй газар тавьчих үлдэр чинь нэг өдөр хөдөлгөхгүй явуулчихна. Энэ говьд нэг өдөр 20 км явж байгаа нэг гэж сайн чаддаг. Тэглээ чи энэ бол амтан бол байж та алын ивгэлтэй алын ивгэлгүй гэсэн учир бол үгүй үндсэндээ бол тэр орчин тооронд даасан аргагүй болохын дор ингэж амьдарж байгаа амтнууд. Нэгдүгээр энэ энгийн сүнээ энэ хэрэгчээг бол байж та нар одоогийн энэ Монгол хүний онцлогтойгоо нийлээд яана. Аныгаа ухантай нийлээд энэ хэрэгчээг нь бол сайн тодлох хэрэгтэй. Жишээлбэл элгэндээ бол элийг одоо хүмүүс үргэлж энэ хүүхдтэй хүн хэрвээ ингээс уугаад байвал байж та шарлах нь багаддаг хүүхдэг гэж байна. Одоо жишээлбэл энэ юу байна? Эдгэн дэсэн гэж байна. Тэгвэл энэ Монгол хүнээ энэ юунд яаж өгөх мэ? Энэ тухайтай судалгааны хувьд илүүхэн хий. Энэ гүн энэ яг энэ тустай тусаг энэ үндсэн судалгааны бол дэлхийд дээр бүр нийтэн хийц. Тийм учраас одоо энэ Монгол хүнд яг хаана тохирж байна? Гэсэн энэний бол хийгээд тэгээд дараа нь бол байж та бас энэ малчин төмнөө тэмээнэ саах гарч юм бол дэвшлэх хэрэгтэй. Ямар ч үйлдвэр ямар юм бол байж та одоо аажихын тооцоо байх хэрэгтэй. Жишээлбэл өртөгдөө хурж ийггүй юу? Алдаад мөнгө алдаад бол хинч хийхгүй. Тийм учраас энэ талаас нь одоо оролцвол ажимнаа дэвчнэ. Тэгээд энэ малчдууд хамгийн гол нь байж та одоо манай малчдуудын нэг хамаг юм бодвол юм бүгдээр өөрөө бордуулаад өөрөө хийгээвэл бүр илүү ашигтай байна гэж үздэг бол их буруу. Уул нь байж та жишээлбэл энэ эднүс чинь нэг өдөрт 10 литр 20-30 литр саачглаж юм байж та өөрөө бордуулчихгүй юу? Хэрвээ тэр өдөрт 1 том саачхвал яаж бордуулах юм? Хамгийн гол нь шууд энэ үнэ саасан нэг маань үйлдвэр төгөөл шууд мөнгөөл авчих хэрэгтэй үгүй. Тэгэхээр өөрийн хийж чаддаг юм илүү хийх бол одоо хамгийн чухал шүү дээ. Тийм учраас энэ бол бас нэг хуучаагаа өнгөрөөд юм аа. Адилхан манай өөр Монголын малчдууд адилхан бүр өөрөө өгс. Одоо өөр Монголын малчдууд өөрөө одоо хоором хийж ингэж худалдахгүй нэгэ үгүй. Тэр чинь нэг өдөр гарч нэг өдөр гарахгүй болчихно. Гарахгүй нэг штат чинь хэд удаа штасаар тэгэл одоо хийхэ болчихно.
Тэхийн оронд байж та хамаг олон саадаг юм байна ингээл хийж чаддаг юмдуудаа одоо хамт орж ирдэг камбан нь одоо сүгийн боловсруулдаг юм. Зөвхөн камбан нь бас жаргахад нь өөрөө борлуулсан уу эсвэл тусгай борлуулах камбантай хамтарна уу энэ бол бас ерөнхийдөө гятад бол байхгүй юу одоо жахаж ил дээр жарж байгаа инкиний сүүний үнэ бол 200 юм байхгүй юу нэг литр сүү борлуулахгүй. Тэгвэл энэ дотор байж 100 юан бол борлуулалтын зардал байхгүй. Тэгвэл энэ 100 юан нь бол байж та үйлдвэрлэлийн зардал өртөг байхгүй. Тэглээж энэ малчдууд асахууд 50 юанаар авна гэдэг чинь үйлдвэр нь юунаас 50 юан орчим болж байгаа байхгүй. Бүхэд зардалны үндэснээ 1 литр дээр нэг 10 20 юан олд юм ийм шиг. Тэглээж энэ нийгмийн хуваарлалт нь бас их зөв баймаажин сайн үйлдвэр готалтай хөгжиж гинэ гэж. Одоо бол хамаг олон манай энэ малч энэ газар бол тэмээн уралдагаандод их оролцож байна шүү дээ. Юу ч энэ гатгай болоод энэ тэмээгийг бол эрдэлзүүлсэн энэ юунаас бол миний энэ гуйд авч эхэлвэл тийм муу юм болов байхгүй. Уул нь хэрвээ хоёулаа хамт амьдарч явбал тэгээд эрдэлцэх ёстой шүү дээ. Тэгэхээр үгүй энэ гатгайтай эрдэлцсэн тэмээний сүүн бол онцгой их. Давтгай бол байж та энэ байгальдаа тогтчоод байж та ернээс нь гатгайны ботхог гөхөж зураг бол ерөн дэлхий дээр байдгүй байхгүй. Яагаад инглиш тэр ботхог нь хажуугаар гаргатай зэрэг гөхөждөг байхгүй. Ерөнхийдөө нь харагддаггүй байхгүй. Тийм учраас энэ одоо гатгай тэмээнэ одоо сүүнэ одоо төрц юм эсвэл ариун тийм шороо мороо болцсон байна шүү дээ. Тийм бол их байдаг. Тийм бол гатгай тэмээ бол ивэлх нь хурдан. Сүү ихтэй. Тэгээ манай энэ эжина эдэнгээр бол байна шүү дээ. Бас энэ гатгай тэмээний эрлистүүд тэмээнд орцсон байна. Энэ бол сүү бүр ихтэй. Үндснээ 5 кг-аас дээш сүүтэй байдаг. Тэглэж миний үжихээр байна шүү дээ. Энэ хоёр амтан байна шүү. 70 жил гэдэг бол тийм хол явдал биш. Эрдэлжсэн чи тийм муу юм болов байхгүй. Гэвч амьтны хамгаалах талаас авч эхэлвэл байна шүү дээ. Тэр гатгайн чөвөр байх нь бол одоо жив гэж үгүй. Гатгайны сүргэн чөвөр байхад гэрийн тэмээтэй бас их эрдэлж болохгүй байх гэж бодож байна. Гэвч манай энэ малчтайгаа тэмээнд бол гатгай эрдэлж бол хамаагүй бас сайн байж магадгүй. Манус бус орчимд энийг хийгээ бодож байгаа юм. Энэ гасаагт бол байж та гол энэ эрдэлж тэмээ саадаг байхгүй. Тэгээд гарч нь бас их. Тэгвэл эдний онцлог бол дан бүхтэй тэмээнэ гарч нь бол тун их. Жишээл бол одоо байж та манай энтхийн саалын үнэ бол энгийн үнэг хооронд огч ирээ байна. Тийм учраас манай тэнд бол байж та энэ дан бүхтэй тэмээнэ энэ генийн байж та хос бүхтэй тэмээндээ шилжүүлж аваад ирэх болж байгаа. Хамгийн гол нь тэгвэл байж та энэ гарч нь их болчихно. Одоо жишээл 3 литргаас байж 5 литр болчих юм бол тэр чинь бүр ашигтай болоо шүү дээ. Энэ үүднээс бол манс энийг хийж байгаа. Гэвч одоо Монголд бол өстой мэдэхгүй байна. Гэвч энэ бол бас ариун төрлийн соёл энэ түүхийн энэ одоо хүн хүний үжилтүүд адилгүй. Жишээлбэл манус бол байж тээ энэ эцсийн системийн ардуудад ямар ашиг байна уу энэ талаас нь бодод эхэлж байна. Гэвч зарим хүмүүсүүд байж тээ энэ хос бүтэц тэмээгээ дуусгах юм байна. Хэрвээ энэ сүүний гарчин хэм чинь аажмаажмдаа бүгдээр мөр эргэлзчихвэл яах юм гэх мэт юм байна. Жишээлбэл гятад бол байж тээ үүлдэр хамгаалах сан гэж байдаг юм. Жишээлбэл энэ нийгүүлэг үйлдвэрийн бол хамгаалж нийгүүлэг юм бол бас хөгжөөд хэрэгтэй. Сайн юмдуудыг бол авч ярих хэрэгтэй. Энэ бол одоо мануусын үжилт та. Энэ одоо жоохон бүхүү ардуудад яа тохирох одоо би мэдэхгүй байна. Жишээлбэл энэ одоо Монголын биеийн тэмээ тайлдар явах бол тэмээнэ тодгоол их олон. Гэвч байна бэлэн мөнгө байдгүй, жаргах мөнгө байдгүй. Энэ бол одоо би одоо Монголын малчтаар яваад хамгийн их зовлонтой харагдаж ирсэн. Баахан амьтан байдаг, тэгээд өртөггүй. Жишээлбэл манай тэнд нэг одоо жишээлбэл манус тэр баялаг суманд очиод энэ баялаг сумны хин надад одоо 100 км гадаад 4-5 айл нүүж ирээд ингээд очлоо гэж байгаа би үжээд. Үнэн сэтгэл өвчсөн. Тэднээс чинь 100 км-ийн цаана гэрээ нүүд гэж авч ирэн гэж очломжих чинь бас л хэрэгтэй. Гэвч эцсийн сүд байж энэ малчдууд энэ малаар яаж амьдарах вэ? Би мал харуулж явах нь сайн л амьдарахын төлөө.
Тэглэж одоогийн бол энэ малчид бол хамгийн гол нь бол байж та энэ яаж энэ өртгөө дэшин эдийн засны эргүүлтэнд оруулах уу. Тэгээд энийг яаж хаагуулж өгөх нь хүмүүсүүд одоо мануусын энэ хятад уул зарлага ууланд байж та энэ 4 төмөн төгрөг 40 мянган юан хүргэнээс үндэстэн хурж ийн. Тэгэлээ Монголын тэмээ бас үнд гаргах хэрэгтэй байна. Одоогийн шиг ийм үнэтэй байж болохгүй л байна. Тэгэлээ энэ бол яна малч номд хамаг их юут гिचнээ нэнрэлтэй гэд байж та энэ заавал эжентэй хэрэгтэй багт. Монголын тэр тэмээ доодсон цагийг би ингээ үжээд байсан. Нэг тэмээний орлого байж та нэг ямаанаас доор болсон учраас ариун нэтатсан байхгүй юу? Тэр үест одоо 2004-5 он 2000-аар үсээр ямаа нь бол одоо тэнгэрт нисчихсэн шүү дээ. Тэгэхэд бол энэ хүн чи ямаа хөө шүү дээ. Би нэг бие амтан бид амтан шидэг нэг ямааны орлого байхгүй байна гэдэг чинь. Тийм учраас энэ бол яна холбоотой. Тэг гэвч бол одоо манай энэ монгол хүмүүсүүд хэлдэг ш тэмээ бол их энэрэнгүй амтана. Энэ бол их сэтгэл амтана. Яг энэ манай энэ шинжилгээ ухааны талаас ч тэмээ бол биш шүү дээ. Энэ тарихны одоо давхраа бол хамаг бага амтан. Одоо жишээлбэл ариун мэв бол тэр мэдэхгүй. Тийм учраас одоо энэ тэмээ айз зочих энэ саа сүү гардгүй учраас бүр энүүтэй холбоотой. Гэвч тэмээний тарихын дотор хоёр юм тун хөгжиж. Нэг бол яна чиглэлийг тогтоох. Одоо гэрээ маань болох байршил тогтоох. Энэ бол яна 2000 км чархи бол шууд тогтоож чадана. Тэгвэл бас нэг нь бол уснаа энэ уурын мэдрэмж нь бол 100 км чарх уснаа уурын бол энэ мэдчих. Тэгээд энэ тэмээгийн манай монгол хүн яахаа энэрэнгүй сэтгэлтэй гэж ингэж үжигдэн хэлээж хам гол нь тэмээ чинь нулмас нь гоожоод байна. Тэглэж нулмас гоожхлоо хүний сэтгэлээр олж хүн сэтгэл хөдлөлгөдөө нулмас унгадаг гэснээс олоод эн чинь уйлж яана сэтгэл хөдлөж гэвэл тэр үл тийм биш. Тэмээ бол тун их ариун давус иддэг учраас яана хэрвээ энэ нулмас гарахгүй л байж нүдэн дээр нь тийм талаас дүүсчихнэ. Давсны талаас бүрэлжээд үжигдэхэ байж. Тэм учраас тэрнээ угаагаал энэ нулмасны булчирхай нь бол яна 3 бусдаа амтраас илүү. Тэм учраас яна ингэдэг. Тэм учраас одоо энэ хүмүүсүүд ингэж яана гэдэг бол яна ариун бас юм хүний сэтгэлээр очиж тэр тэмээний сэтгэл тэмээ уул нь тэгэл бодож ийн үгүй хэж мэдэхгүй.